За өдриймд. За утга сонгох тал дээр бяцхан зөвлөгөө өгье. Хүмүүс хөвчлэн ориг хөлхийн ялгадгүй ориг утга. Тэгэхээр тэр ямар ялгаа байдаг вэ? Яаж шалгуул зүгээрээ гэдэг мэдээлэл өгье. За утганы энэ дээр одоо нэгдэлт нь мини рөөч гэдэг Kaiser мини рөөч загварын нэр байна. За тэр Matt Degnan гэдэг дизайнерын нэр байна. Нөгөө талдаа ямар мэдээлэл байдаг юм бэ гэхлээр энэ дээр 154 CM гэдэг гангийн мэдээлэл байна. За V 3477C1 гэдэг маань ерөөсөө энэ утганы код байгаа. Тэгэхээр энэ кодоор хайх юм бол энэ утганы бүх мэдээлэл гараад ирнэ. Тэгэхээр ингээд авах байгаа утгаа эргэлзээтэй санагдвал та нар ингээд шалгаж болох нэ. За жишээ нь дахиад мини рүүчийн өөр загвар байна гэдэг хардлуулгатай. Бас ялгаа байхгүй. Ингээ харахаар тэр мини рүүчгээ бичсэн байгаа. За нөгөө талдаа бас яг гангийн мэдээлэлтэй 154 cm V3477C2 гэж. Тэгэхээр C1 C2-ын ялгаа нь юу юм бэ гэхээр одоо энэ нөгөө өнгө ишний материал болоо. Ер нь бол утганы өөрчлөлт орохлоод энэ дээр кодоор ялгагддаг. Ийм байгаа шүү. Тэгэхээр утга авах гэж байгаа эргэлзээтэй санагдах юм бол ингээд энэ мэдээлэлээр хайгаад шалгаж болно. За одоо энийг хайл та хэвлээ. Google-с хай Kaiser V3477C1 гэдэг хайч. C1 гэхлээр саяны энэ мини рөөчийн мэдээлэлүүд гараад ирнэ энэ дээр. Зурагтайгаа бүх юмтайгаа. Тэгэхээр энэ дээрээс хайгаад тухайн утганыхаа мэдээллийг авч олноо. Тулгаад яг энэ утга муу юм уу биш юм уу? За одоо энэ дээр ингээд урт өргөн гангийн материал бүх мэдээллүүд байна. Ямар дизайнер хийсэн, хизээ гарсан, ямар загвар ингээд хаана үлдэрсэн ингээд бүх мэдээллүүд байдаг шүү. За одоо дахиад хайл та C2 гэдэг өөрчлөлт үзье. Тэгэхээр ямар тэл гарах нь C2 гэхлээр одоо энэ утга маань гарч ирж байна. V3477C2 энэ кодоор хайсан Kaiser-ийн. Тэгэхээр энэ мэдээлэл маань гарч байна. За ингээ утганыхаа мэдээллийг шалгаад тулгасч болох нь шүү. Тэгэхээр ямар нэгэн утган дээр эргэлзээтэй хойгон гар дээрээс авах гэж байгаа болч юм уу ингэж тулгаж болдог шүү, шалгаж болдог шүү. Тэгэхээр энэ Google дээр л утганыхаа мэдээллийг шалгаад тулгачихна. Одоо энэ утга маань ингээ хайрцагтайгаа хайрцаг дээр энэ мэдээллүүд бүрэн байгаа. Миний рөөч, дизайнерын нэр байна, код нэр байна, гангийн мэдээлэл, ишний материал гэх мэтчлэн ингээд утга болгон хайрцаг ер нь утган дээр мэдээлэл байдгаа. Ингээд тулгаад авч болно. C1-ийн жишээ нь энэ байна. Ногоон өнгөтэй. Тэгэхээр ингээд утганыхаа мэдээллийг шалгахаар бол эргэлзээтэй утга авсан юм шиг санагдах юм бол хүмүүс тэрийг шалгаж болдог шүү. За өөр Kaiser гэлтгүй өөр брэнд шалгаж үзье л дээ. За энэ Leon стилийн T5 гэж загвар. T5B гэдэг MI гэж. За энэ хайж үзье л дээ. Leon стил. За хайлаа. За ингээ гараад ирчихнэ утга. Тэр бол хардлуулгатай юм. Хар штэ юм загвар байна штэ. За найрцгаа тулгаа шалгын онгоолгол. Яг мөн үү шүү яаж.
За яг л байна тий. Тэгэхээр иймэрхүү байдлаар толгойд шалгаж болдог шүү. Одоо энэ дээр гангийн материал, гангийн мэдээлэл байна. За нөгөө талд нь бол мэдээж дизайнерын нэр байгаа. Тэгээд ийм хайрцагт бол ингээл ирдэг байх юм л дээ. Энэс шүү дээ. Хөөтэйгаа за ингээд шалгаад авч болдог шүү. Тэгэхээр утганы кодоор юу нь бол хайгаад утга сонгож авах гэж байгаа бол за ийм утга ийм урт өргөнтэй ийм гангаар хийсэн байна гэдэг мэдээллүүдийг толгойд шалгаад ивэл эргэлзээч баг өөрсдөнд ч гэсэн амар байх нь шүү дээ. Тэгэхээр ийм аргуудаар шалгаж болдог шүү. За анхаарал тавьсан явдал баярлалаа.